Үндэсний үйлдвэрлэгч Ноён пицца. Захиалгын утас 77 8888 1919. Саймур компани нь 2015 оноос Орос болон Европын улсууд болон Африк, Америк твийн нийтдээ 40 гаруй орнуудаас органик нэмэлт бордоогүй эрүүл сайн чанарын сортын жимсийг тариалангийн талбайгаас усан зам болон агаараар мөн газраар тээвэрлэн 30 гаруй нэр төрлийн жимсийг импортлж байна. Жимсний эрүүл хадгалалт аюулгүй тээвэр бүтээгдэхүүний чанарыг алдахгүй стандартын дагуу зориулалтын техник төргүүр болон тээврийн хэрэгслээр түгээхээс гадна томоохон зах худалдааны төв сүлжээ дэлгүүрүүд супермаркетуудад нийлүүлсээрэй. Монгол орны хөрсөн дургуулсан чязарган жимсийг эсгэж, Чехословак мэргэжилтний олон жил үйлдвэрлэсэн технологи тулгуурлан, уламжлалт аргаар нэрж гаргасан шимийн архитай хослуулан үйлдвэрлэсэн ориглон дарс. Шинэ бүтээгдэхүүн амтлаад үз. Шинэ жилийн мэнд хүргэе. Bigger brand. Өчигдөр төргийн үзэгчтэй харин шинэ жил баярын нэвтрүүлэг маань шинэхэн дугаараа үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бидэнтэй хамт сэтгэл догтлон үдших бүрийг өнгөрүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийнхөө зочдыг та бүхэндээ танилцуулахдаа таатай байна. Тэгээд UFC тулааны одоо Монголын анхны тулаанч Данаагийн Батгэрэл гэдэг чинь маань үргэлж ирсэн байна. Маш их баярлалаа. Баярлалаа. За мөн Road to UFC шоуны финалист Батбаярын Намсраа өргөдөн ирсэн. За тэгээд UFC-ийн хөтлөгч, тайлбарлагч, ган боолтын Хүрэл Бадарч өргөдөө ирсэн. Хүндэт зочдоо маш их баярлалаа. Хамтран хөтлөгч жижигчин Мөхтөр ахлаа баярлалаа. Та нартай бас бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд шинэ жилийн одоо төгссөн байгаа энэ үчийн сайхан баярын дугаараараа бүгдээрээ бас шинэ жилийн тухай яриануудаар дээрэс нь бас одоо бүгд амьдралж авч байгаа замнал холимотлооныхаа тухай бас ярилцъя гэж та бүхнийг урьсан. Тэгээд яриагаа би одоо ийм нас эхлэе гэж бодож байна. Анх холимотлооны спортыг яаж одоо мэдсэн бэ те. Тэгээд тэрэнд одоо өөрийгөө яаж энд би энд өөрийгөө зориулах хэрэгтэй мэн гэсэн итгэл хаан төрсөн бэ гэдэг Батгэрлээс эхлээд ярих уу. Анх бол 10 жилдээ ирээл тэгэл юм яжсан. Спортоор хичээлэл. Тэг яг бүр холимотлооны тамирчин болно гэж бол зориогүй. Анх ямар спортоор хичээлж? Кикбоксер хичээлж гэлсэн. Наран дугаагч дээр. Тэгээ кикбоксер тухайд бол тэмцээн оролдоонд оролоо төрүүлж мөрүүлэл ингэ явж байгаа. Тэгээ анх леженд гэдэг холбоотой гэрээ байгуулад шууд одоо MJ-д төрүүлчихэд юунд кикбоксер төрүүлээд тэгээд лежендгийн холбоотой гадаадад тулалдаад эхэлсэн бохгүй холимотлооноор тий. Тэгээл яг мэрэгжлийн тамирчин болно лол одоо том UFC-д орё гэдэг зорилго мөрөөдөл тавиал тэгээ хичээжсэн. Тэр болтлоо бол яг нэг мэрэгжлийн тулаанч болно гэж бол айхтар зориг байсан. Одоо Батгэрлийг яг ингээд холбоотлоо сонирхоод байх үед ер нь залуучууд хэр бас энэ спортоор хичээлдэг байсан юм. Сонирхдаг байсан юм. Сонирх нь бол айгүй сонирхдаг байсан. Тэгээд заал танхим багш тусгалжуулагч байгаа гэдэг тийм л жоохон дутагдaltaй байсан. Тэгээд тэр үе чинь нэг UFC-гийн бичлэгүүдийг л айгүй их бас үздэг. C1-ээр илүү гардаг байсан. Бүр гэрээхээс өмнө гэсэн үг шүү дээ тийм. Бидний баг ах чинь бол 2013 онд SBS телевизээс хамгийн анх гарч ирсэн.
Тэгэхэд чинь бол одоо би бол одоо ажилдаг үзэгч байсан. Одоо бол тайлбарныг явж штэ. Тэгэхээр намсраа бол бүр жоохон байсан байна тий. Тэгээ бид хэд ч юм бол тий намсраа бол 10 зургатаар хардаг байдаг. 12 мөр настай байсан. Сингээр гардаг байж байгаа. Тэгээд шууд UFC-г шууд бизнес дамжуулдаг болоо. Тий. Тэгээд явж исэн гэхэр чи ер нь одоо хүн болгоны хувьд бол янз янзын түүх байгаад байгаа шүү дээ. Тэгээ миний хувьд бол ингээ би ч одоо 5 хүүтэй айл байсан. Миний амьдрал бол өдөр болгоно холимогтлаа байсан л да. Тэгэл 5 хүүтэй айлд ганцхан эмэгтэй нээж тэр чинь өдөр болгон UFC одоо миний тайлбарладаг ажлыг ээж хийгээл биднийг зохицуулаад хооронд бойл цойлгээл те ингэж тэгэл бол шоо шийтгэн тэгэл тийм өдөр болгон тулаан тэгээд ямар азар ингээ энэ гэр бүлд орцсон те одоо бол хизээ эзэн хөрхөө олон миний бас бэлтгэл хангагч анхны хангагч хоёр ах юм байна шүү дээ. Хоёр ах юм байна гэдэг. Тийм гихчлэн ингээд сонь түүхүүд байдаг. Тэгэл ингээл бидний үеийн залуучууд ч юм бол угаасаа хар багаасаа ингээл яаж амьд үлдсэн гэмээр юмд байдаг. Артлын уртангууд минийхээ хүмүүстэй чулуугаар байлдаа л тий. Яаж амьд үлдэх үү гэдэг тийм. Зүгээр энэ хоёр хүүхдээ байж хахад ямар ч мэдэхгүй энтэй зодтолдох үзэх үзийг л үзчихдэг байсан. Тэр нь л одоо энэ спортод бэлтгэж исэн юм шүү. Бүр багаасаа Ахнаар шууд чи энтэй зодтолт гээл зодтуулаад тий. Нөгөө хоёр нь зодтолж ил байдаг тий. Тийм л байсан шүү дээ. Мөрөөр усанд явж хахад тий. Мөрөөр усанд явж хахад хажуутлын хашаас гарч ирсэн. Хөөе сайн хөрлөө сайн. Энтэй үзэх юм уу? Зүгээр үзээ үзийг л үзчихдэг. Тийм. Тэр чинь л одоо энэ спортод бэлтгэж исэн юм шүү те ер нь хүмүүс. Гэхдээ монголчуудтай бас ойрхон те монголчууд барилддаг. Барилдаан шаардлага дээрээс нь хоорондоо барилдан мормал даду малтайгаа ноцолт нь ингээд багасаа ноцолтонтой өсдөг шүү дээ ер нь. Тийм. Хөрлөгийн хувьд өөрөө яг спортоор хичээлээ сонирхоод одоо тайлбарлагч руу те орвоо ер нь яг яаж орсон юм бэ? Би айгүй сони ерөөс үзэгч айгүй сайн үзэгч байсан байхгүй юу. Ерөөс манай гэрт ингээл мөнхийн UFC л явж идэг. Тэгээ би нэг 12, 13, 14 онуудад Солонгос руу хэд удаа явж ирсэн. Тэгээ ахынд очихоор ахынд үзэх юм байхгүй бүх юм Солонгос хэл дээр. Тэгээ ингээ үзэнгүүт тулаан UFC гардаг Солонгос. Тэрийг мөнхийн үздэг байсан. Тэгээ ирээд байж итл Монголд UFC яг 13 онд гардаг болж таарад. Тэгээ байнгын үзэгч. Тэгэд 18 онд SPS телевиз хамгийн анхны холимогтлааны тайлбарлах сонгон шалгуулалт аавна гэж зарлж ирсэн. Тэгээ тэр нь ингээ зурагтаар сонгон шалгуулалтын реклам баг сар явсан. Гүг тэдэнд болно шүү гэд яваад ахгүй юу. Тэгээ чи энд очихгүй мэй манай эхнэр тэгжсэн. Тэгээ би чадахгүй байхаа гэдэг мэдрэмж яваадсан байхгүй юу. Тэгээд тухайн өдөр нь 2018 оны 1 сарын 27-нд хавцсан баха. Сонгон шалгуулалт нь болоо. Тэр өдөр манай нэг багшийн гавьятыг найруулах гээд би өглөө босоод бижак костюм өмсөөл. За энийг өмсөж явах юм байна гэж бодож байж л эхнэр чи эндээ яваа. Дандаа үздэг зүгээр чи чадна гэнэ хурцалцсан байхгүй. Ямар ч бэлтгэлгүй ташуурдаа шууд гарцсан. Тэгээд очиод байжсэн. Тэгэхэд нөгөө нэг тайлбарлагч Зорки ах төр отогш багш эдэр байжсэн. Тэгээ би анхаарал сүрдэл ямар гоё юм бэ. Тэгээ ямар ч нэг 2 3 шатны сонгон шалгуулалтанд ороод тэнцэжсэн. Хоёулахна үлдээ тэнцээд. Тэгээ тэр хоёроос нөгөөх маань замын дундаас тэгээ болсон. Тэгээд одоо бол би л байгаа. Миний яг дараа нь Зорки ахал нэг өөрөө сошиал постн дээр харсан л та. Би нөгөө нэг юм хідүүн орсон яасан гэсэн дата бол мэдэхгүй. Зорки ах тэгсдүүлсэн үү яасан мэдэхгүй. Их л олон хүн байсан. Гэхдээ 600-аад хүмүүс сонгон шалгуулалт өгсөн гэж хэлтий. Өөрөө бол яг тэгжсэн. Тэгээд над бол тийм хүн харагдаагүй л дээ. Гэхдээ ямар ч нэг 100 200 бол байсан. Тэгжил анх яг энэ спорт руу ороод тэгэл тэр чигтээ явж байгаа тий. Хөрлөө тайлбарлагч хүний хувьд энэ UFC-ийн тухай нэг одоо үзэж байгаа хүмүүстэй нэг ерөнхий мэдээлэл өгөөч энэ холимог тулааны одоо маш олон холбоо маш олон тэмцээн уралдаан байгаа шүү дээ тий. Энэ дотроос UFC юугаараа онцлог юм бэ гэдэг шиг. Одоо яг холимог тулааны тамирчин болоод төрөн гарч байгаа хүн болгоны хувьд одоо намсраад үг одоо багаас үзэл мөрөөдсөн. Одоо ингээд мөрөөдөлтөй нэг алхмын зайд байна тий. Энэ бол тулааны спортын хамгийн дээдлийг ноён оргил мөрөөдөл нь. Одоо жүжигчин хүний хувьд бол Холливуд жүжигчин болохыг хүсэх мөрөөдөл тий. Телевизийн салбарын хувьд бол одоо ноён оргилсан ямар entertainment-уудын тэнд орохыг хүсэх мөрөөдөл. BBC ч юм уу тий. Одоо шоуны юм төрчнцээ айлд хаана ертөнцийн бол ноён оргил нь өөр харьцуулах юм байхгүй. UFC бол номер 1 бусд нь 2 дугаар ярин төлөө л одоо алдчихж байгаа гэсэн үг. Менежментийн хувьд ч гэсэн, тамирчдын хувьд ч гэсэн өөр холбоонд тулдж байгаа аваргууд хүртэл UFC-д яаж орох вэ гэж мөрөөдөж Европын холбоо, Австралийн холбоо бүх холбоодод аваргын бүсээ авчаа тухайн холбоонд гэрээтэй мөртлөө UFC намайг сонсооч Дана Вайтг босс нь байдаг. Намайг аваач гэж мөрөөддөг мөрөөдөл нь баггүй. Тэгэхээр спортын энэ холимог талааны спорт юм бол яалчгүй ноён оргил. Яг манайхан одоо намайг анх одоо UFC-ийн тайлбарч болоод ингэ явж байхад нөгөө холимог талаа UFC хоёроо ч ялгадаг байсан. Тэгээ одоо бол холимог талааны ялгаа UFC-ийн нэг ялгаа One Team холбоо нүцгэн гарын талаа гэдэг энэ бүх одоо ойлголтыг одоо авчирсан хүмүүс ч одоо энэ өөр тамирчид байхгүй.
Тамирчид өөрөө алдартай болоод, тамирчид өөрөө нэр хүндтэй болоод, тамирчид өөрөө тодроод ирэнгүүт холимогтлын чинь гэдэг юм. Холимогтлын тамирчид бие бэлтрээд ийм байна. UFC-ийн юм байна. Нөгөөх нь юм байна гэж ялгаад идэх болчихдог. Батгэрлийн хувьд бол яалтчгүй бас UFC-г те холимог тулааныг хүмүүст танилцуулсан шүү дээ. Тэр дундаа анхны Монгол тамирчин ингээд нэрлэгдэн гэдэг энэ бол бас түүх юм байна. Тэгж үлээж бол тэгээд намсраагаас асууя л да. Ер нь бол нөгөө түрүү цухс ярьсан шүү дээ. Энэ хоёр ахыг зурагтаар хардаг байсан. Ингээд энэ хоёр ах чинь өлөг гөрүүл харсан болчиход байгаа байхгүй юу? Яг л тэгж чинь ер нь энэ спортыг хэнийг дагаж дуурайж те би ер нь яг тамирчин болох юм байна гэ те ингэж орж ирв. Гэтэ ер нь энэ тулааны спортоор хичээлдэг хүмүүс нэлээ хөдөлгөөнтэй хүмүүс байж байгаа л тэрийг л болгодог юм шиг байна. Миний хувьд л одоо Батгэрл ахаасаа бол яг тийм юу авч ирсэн. Анх Тийштэй ах нь өлөг гөрүүл харсан юм чи. нэг хөрлөө ахын ярьж ирснээр 12 3 он бохоо одоо. Яг сайн санахгүй. Тэр үед яг UFC-г үл үздэг байсан. Тэр үед бас ахтайгаа дүүтэйгээ байнга л ноцолттой барилддаг. Манай ах бас нөө барилдах өөрөө зүгээр барилдах дуртай. Би болохоор ерөөсөө барилдах ноцолдох дургу. Олно. Тийм. Намайг барьж авал наашир барилтыг хэл тамнаад игдэг. Тэгээ би ер нь зугтдаг тийм л зугтаа барилдах дургу тийм өгдсөн. Тэ нэг барилдаал ингэ явж гингууд дундуур нь гинт амар уурангуудтай тест. Амар бүх хүчээ ингэ гаргангуудаа авч идэж мэддэг те. Унгацдаг. Темирхүү тийм тесэрчдэг. Нэг темирхүү юмнууд бол их гарч ирдэг лээсэн. Тэгээд жоо сандраад нэ. Хоёр ах бол өлөг гөрүүл харсан болохоор сандрахгүй байна. Тэгээд зорг ах юм чинь UFC-г тайлбарладаг. Тэгээд UFC-г бол айгүй их үздэг тийм байжгаад бүр төсвөлд 18 он баг тий 19 он тань гадах чинь. Тэгээд ямар ч нэг дуртай сонирхдаг байж тэгээд яг сургууль соёл маялгаа ингээд явж исэн дундуур оюутан болоод ингээд ямар ч нэгтэй бол үздэг шүү дээ. Ингээд энэ тэнд телевизээр харагдах юм бол айгүй дуртай үздэг. Тийм байгаа явж исэн чинь Монгол хүн UFC-д орсон гэдэг нэг тийм гарч ихтэй. Facebook-ээр харсан. Тэгэд нэрээ орсон байх таа гэдэг хин юм болоо гэж бодоод орсон чинь Данагийн Батгэрл гэдэг хүн ингээ орсон байна. UFC-д анхны талаанаа хийсэн байна гэдэг тийм нэг юу харангуйтаа. Тийм мэдээ харангуйтаа. Нэрээ гэсэн Монгол хүн орж болох юм байна шүү дээ. Би бас орж болох юм байна гэж бодчихсон баг. Тэгэл ер нь бэлтгэлийн заал бэлтгэлийнх газар гэл хайгаал ихсэн. Батгэрл ахыг ер нь хайгаал ихсэн л дээ. Хаа нийт юм байна. Яа бол уулзах вэ гэл. Тэгээд уулзах боломж яаж олдоо. Тэгээд угаасаа мэдээж яриг нэг клуб дээр бэлтгэл хийдэг хүн байж таарад. Монтын клуб дээр бэлтгэл хийдэг. Ганбаатар өгсөн. Тий, олоод очсон. Тэгэнгүүтээ шууд олж чингуудаа тэр үед Батгэрл ах байхгүйсэн юм Америкт байсан баг. Тэгээд Ганбаатар дээр оронготой би шууд Халимуутланы тамирчин болмоор байна гэж хэлэнгүүтээ гэлж ороод тэгэл ер нь бүх юм эхэлжсэн бэлтгэл эхлээд. Тэгэд нэг хэсэг хугацааны дараа Батгэрлах ирсэн юм аа. Тэгээ Батгэрлахтай уулзаад ингээд яг хөө тэр үед шууд би тэгээд UFC-д ормоор гэж хэлээгүй л дээ. Одоо яг үнэнгийн хэлээ. Хэлээгүй л дээ. Яг хөө бэлтгэл хийдэг ингээд ямар ч гэсэн ингээд хичээж байгаа хөвгт байна гэж харсан л баг. Тэгээд ирсэн байхдаа Батгэрлах надтай ирэнгүүтээ ингээд гар бариад тэр үед ч амар сэтгэл хөдлсөн баг. Сайн мэдээ. Ямар хөөрхөн те. Одоо тэгээд хэн намсраа? Одоо 2 сард Австралид Road to UFC-гийн финалд орох гэж тийм үү? Одоо энэ тулаан дээр ялалт байгуулах юм бол UFC-гийн хаалга нэгдэх гэсэн үг. Шууд. Тэгэхээр маш гоё яг одоо тэмцээнд орох гэдэг, тулдаанд орох гэдэг. Тэгээд бэлтгэлээ сайн хийж байгаа байх гэж бодож байна. Бидний зүгээс үзэгчдийнхээ зүгээс намсраадаа амжилт хүсье тулаанд нь. Тэгээд энэ том тулаанд орох одоо хүртэл маш олон бэлтгэл, маш олон бас тулаан хийсэн баг те. Тэгээд бидний зүгээс амжилт хүсэж байгаа юм шүү. Монголын ард түмэн одоо биднийг үзэж байгаа бүх хүмүүс бас сэтгэлээс амжилт хүсэж байгаа байх гэж бодож байна. Маш баярлалаа. Тэгээд энэ талаар яг ярихаар ингээд яалтчих ингээд айгуу. Тийм чиний хамгийн гол энэ сэтгэлийн мөрөөдөл болохоор тэгдэггүй яах вэ? Тэгээд энэ чи хүний амьдрал ер нь бол яг ингээд сонир л да тий. Одоо манай найзууд донд ингээд бас Батгэрлээр тойрж уулзаж Батгэрл дээр ингээд яг ингээд нэг тулгцыг нь болоод явдаг. Олон найзуудын нөхөрлөгийг тулгцыг нь л да. Тэгээд одоо
мөрөөджсэн тамирчинтайгаа хайж олоод гарын бариад энэ ах шиг болно гэж байж исэн чинь одоо тэр тамирчин болцсон байна гэхээр тий. Одоо яг энэ телевиз үзээ сууж байгаа залуу авьяастай хүүхдүүдэд тий хэн болгонд боломж байна тий зүтгэх юм үл гэд харж. Юу намсраасаа өөрөө хэллээ шүү дээ. Би зодооноос зугтдаг байсан гэж байгаа шүү дээ тий. Зугтдаг байсан зодтолдог бол энэ бүхний ард мэдээ шаргуу хөдөлмөр тэгээд сахилга бат маш сайн байгаа. Тэгээд намсрагийн хувьд сахилга бат сайтай. Энэ сахилга батын сүүдэр нь хаанаас ирсэн бэхээр мэдээж Батгэрлээс очсон тасгалжуулаад явж байна. Тэгээд бидний хувьд ч гэсэн ингээд би ч гэсэн анх Батгэрлийг таньдаг байхдаа UFC тамирчин орсон байна. Тайлбар нэхээс сууж хахад бол миний хувьд бол шинжинд болж исэн юм. Төв Батгэрл UFC-д Монгол тамирчин. Би өөрөө UFC-ийн тамирчид уулзахыг хөтлөө мөрөөддөг байсан байхгүй юу. Тэгсэн чи юу Монгол хүн тулдсан эргэтэн уулзаад юу уулзах нь байтаа гар барих байтаа найзлаад явж байна те. Энд байгаа хүн шавн болцсон одоо UFC-ийн гэрээ хийх гээд дахихан яг гаргасан жимийг ингээд зам болгоод өргөн болгох гээд явж байна. Би одоо ингээ өөр ингээд буланд нь багтаа те ингээд корнермен гэж ярьдаг те багтаад ингээ хамтдаа зөндөө юмыг үзэж туулаад явсан байна. Ингээд бодохоор ингээд богино хугацаа өнгөрүүлсэн юм шиг мөртлөөс ингээ бидний туулсан зам ингээ харангууд нилээ мөрөөдлийн чим шиг зүүд чим шиг те. Ингээд нэвтрүүлэгт ингээ бүүнээрээс утсан тоогдоод ингээ юм яриад явж байна. Саяхныг бол холимогтлооны спорт UFC хоёроо хүмүүс ялгадаг байлаа шүү дээ. UFC-г холимогтлоо гэж бодоод UFC гэдэг чинь тустай холбоо. Холимогтлоо гэдэг чинь сагсан гэдэг шиг спортын төрөл байгаа. Энийг одоо ер нь сүүлийн үед хүмүүс ялгаж байна. Бид ч гэсэн ер нь бүр зүр яриалаа. Тийм. Ивент тэтгэгч Нэрвэн төв Flair Sports Bar. Одоо яг одоо сагсан бөмбөгийн холбоо бол ерөөхдөө бас нэг холбоогоороо нэг одоо тамирчтай багаа ингээд дэмжиж бас нэг юм үйл ажиллагаанууд явж байгаа шүү дээ. Тэгээ одоо яг тэгж харьцуулж ингээд харвал яг ингээд UFC-ийн тамирчид маань одоо өөрсдийнх нь үнэлгээ, үнэлэмж тэгээд дэмжлэг те тийшээ явах зам нь мэдээж ард дэмжлэг байж бас нэг тийм арай нэг зөөлхөн замаар алхах гэдэг шүү дээ. Тэр талдаа ер нь хэр байдгийм бол эсвэл ингээд таад маань өөрсдөө ингээд баг болоод яг өөрсдийнхээ замыг засаал ингээд явдаг юм болоо. Одоо бол айгүй сайхан болж байгаа нөгөө ойлгож эхэлж байгаа. За өмнө нь бол ерөөсөө бор зөрхөө өстой яг бүх зардал бүх юм өөрөө гаргадаг. Тулдаж нэг тулаа хийчихэл тэр мөнгө хадгалж байгаа л дараагийн тулаанд яаж өргөх вэ? Тэгээд явдаг. Америкт бол би бас нэлээд олон явсан. Тэнгүү зардал айгүй өндөртэй. Тэнд бэлтгэл сургуультаа яг хийж яхад хүртэл өөрөө ажил хийгээл тэгэл тэрэнгүүрээ залгуулдаг. Одоо бас харьцангуй гайгүй гэдэг нь гайгүй болсон бэ. Бас л асууж байгаа юм. Тийм гайгүй. Ер нь том боломжтой болоод эхлэдэг. Ядчил одоо мэрэгжлийн тамирчид эндээс цалинтай болоод эхэлж байна. Тэг хүмүүс айгүй их үздэг болоод эхэлж байна. Тийм учраас харьцангуй гайгүй. Тэгээд холбоод ч гэсэн одоо тэмцээн уралдааны хувьд холбоодууч гэсэн тэмцээн зөндөө болж байна. Холбоо одоо юу гэдэг амжилт гаргаад ирэнгүү шагнал урамшуулж эхэлж байна. Ер нь бол номаас ингээ үзээд тэг хүмүүс их дэмждэг болоод ирэнгүүт л хөгжилт бол ойрхон хувь нэмэр бол ашиг өндөр болно. Би нэг юм савгуудад асуучих уу. Одоо сая энх хөргөл $50,000 шагнал авсан. One championship бас тий. Мэдээж UFC-ийн одоо цомын бүсний эзэн бол бүр өндөр шагналтай байх. Тэгээд нэг тамирчин одоо нэг бүтэн жилийн хугацаанд ч юм уу ингээд одоо ганцаараа зүтгэхгүй шүү дээ засгалжуулагч ингээл багш эмч гээл ингээл багаараа ажилтдаг учраас нэг тамирчныг одоо бүтэн жилийн хугацаанд бэлтгэл сургууль хийх зардал ер нь хэд болт юм болоо. Одоо жишээ нь хэм бол одоо уурга витаминээс ахуулаад тий. Тэгэл зардал бол ер нь их өндөр. Өндөр бах харин өндөр юм шиг санагддаг. Тэгэл нэг тулааны араас эмчилгээ энтергээл ордог бах тий. Тулааны ардах эмчилгээ өгөлнгөө холбоодуудаас хамаарат жишээ нь хэм UFC болохоор зэрэг өөрөө даатгалтай бэртэл хэмжил гарах юм бол тэмцээнээс үүдэлтэй үг бол даатгалаар цаанаас нь бүгдийг даадаг ч юм уу. Тийм байна. Тий. Яг тамирчдын цалиусыг бас ингээд шууд яригдаж болохгүй л дээ. Нөгөө нэг болохгүй нөгөө гэрээний нууцлаад өгчөөс. Зардал би бол зүгээр зардал. Тий. Нөгөө одоо нөгөө үзэж байгаа хүмүүс маань бол тоо өсөд байгаа шүү дээ. Одоо нэг тэд багцаа гэдэг $50,000 гэдэг бонус Монгол мөнгөөр 180 эдэн сая төгрөг байгаа тий. За UFC холбоо бас ийм бонустай, One холбоо бас бонустай тий. Бусад өөр тэгж өндөр зэрэглэлийн бонус өгдөг холбоо бол том байхгүй ховор. Тэгээд ер нь бол яг хуу жишээ нь UFC руу ярих юм бол нэг тулааны одоо хамгийн бага цалин ингээл бодох юм бол нэг $12-аас $15,000 байлаа гэж бодоход ялахад тэрийг даблддаг. Гоё алтыг гараад ирэх юм бол $50,000 бонус хийглээ авлаа гэсэн. Тэгэхээр нэг тамирчин дунджаар нэг тулааныг хийгээ гараад ирэх $80,000 буюу ойролцоогоор 300 орчим сая төгрөгийн цалинтай гарч ирэх боломжтой. Энэ бол зөвхөн тамирчны орлого байна шүү дээ. За тэгээд дээрэс нь өөрөө сайн тулаан үзүүлээд эн чинь ганцхан тулаан үзүүлээд зогсоод байх нь бас зүг биш. Өөрөө би энэ тулааныг үзүүлээд энэ холбоод байснараа
намайг хүмүүс үздэг шүү гэдгээр нөгөө хүний чинь тодорхой хэмжээний фэн бейстэй байх хэрэгтэй. Тэрийг дагаад спонсор орж ирнэ. За тэгээ том тулааны том картер багтах юм бол спонсоруудаас юу аавна? Хувь авдаг. Жишээ нь UFC-т Under Armour Venom брэнд ажилладаг. Эдгээрээс орж ирдэг спонсорын орлого, зарчлагын орлогоос том тулаануудаар авч ирдэг. Гихчлээ ингээд. За дээрээс нь тэгээд өөрсдөө дотоодын менежментүүдээ хийгээд компаниудтай ажиллаа, сарын цалин малинтай орлоготой маш олон боломжууд байгаа. Одоо ер нь энэ боломжууд одоо ялангуяа ингээд намсраад үүдээр ингээд ярих юм бол тийм боломжууд улам сайхан дэлгэрээд улам сайхан боломжтой болоод одоо Батгэрлийн туулсан зам намсрагийн туурсан зам хоёр бол өстой асар өөр болчиход байгаа. Батгэрэл бол ингээд хайрган дээр хөл нүцгэн явсан байгаа байхгүй юу? Тэгэд энд чинь бол сайхан пүүзэн өмсөж байгаа шулуун зам дээр гүйж штэ харьцангуй. Яагаад тэгэхээр чиглүүлэгч нь байна тий? Ингүүл ингэдэж шүү. Агаарыг мэдрүүлнэ гэдэг чинь өөр асар өөр зүйл штэ тий. Ийшээ орохоор ийм салхитай байдаг шүү гэдэг мэднэ гэдэг бол одоо энэ яаж байгаа дүүнер бол их хацтай сайхан л байна л да. Энэ сүүлийн хэдэн жил аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх вэ? Спортыг алин жуулчд яаж татах вэ гэж штэ. Зүгээр ганцхан физикал айшаа шоу болон бусад юм гарахад ямар том нөлөө ирж байна тий. Үүнтэй адилхан бид нар UFC-д ганцхан аврагтай болцсон байхад дэлхий бид нарыг харах байхгүй ер нь бол Хабиб Нурмагомедов гэхэд нь шүү дээ хүн болгон мэднэ тийм үү хүн болгон тэгэхэд хүн болгон Дагестан улсыг ярьдаг ус тийм хүн болгон уул улс байгаль Кавказын нурууг бүгд судалдаг ус Конор Макгрегор гэвэл хэн болгон мэднэ Ирланд ус манахта маш ойрхон адилхан хүн аман цөөхөн 3-4 сая хүн амтай шүү дээ манайх тэгэхэд Ирланд улсыг одоо дэлхийн газрын зургийн дэргэд маш том тодруулж байна шүү. Тэгээд аялал жуулчлалд төгсөн ганцхан Конор, ганцхан Хабиб бар. Тэгэхэд бид нэр ирээдүйтэй маш том аврагтай болоод ингээд гараад ирэх юм бол зөвхөн ганцхан тамирчны нэрийн дор зүгээр Монгол гэдэг улс руу түүхийг хараад тамирчныг хараад соёлын спорт бол тий шал одоо өөр байгаа байхгүй бас олон нийтийг амарсан. Одоо хүн нэг тамирчин гэлтгүй тэрнгээр тэр улсыг бас харж байгаа. Жишээ нэг нь одоо Конор тий Ирландуудыг шууд. Тэр хүнээр чинь ер нь дэлхийн холимог тулаан энэ UFC-г сонирхож гисэн баг тий. Тийм ер нь тийм маш том entertainment шүү дээ. Одоо ер нь өөрөөс нь нэлийн entertainment хүн тий. Тэглэг байх уу. Тэг хитэддэг л болохоос тий. Тэр хүнээс авах чинь би хаях чинь би тий. Ер нь шоу. Тий. Яалцгүй тэргээр нөгөө нэг спортын юуг айгүй ингээд өөрчлөөд дэлхийн үзэгчийг татцсан шүү дээ тий. Түүнтэй адилхан ингээд одоо ингээд сая бас нөгөө дэлхийн авраг болоод ирсэн алтан чимэг гэдэг дүү байна тий. Одоо бас One Team клуб дээр бас бэлтгэлээ хийдэг. Бид нартай бас ойрхон байдаг дүү. Эмэгтэй хүн ч гэсэн ингээд энэ спортод ямар өндөр амжилт гаргах уу? Ямар боломжтой вэ гэдгийг харуулж байгаа тий. Тэр дүү чи одоо тэгэл үйлдвэртэл ажиллаад ингээд байж байгаа. Ардаар нь ямар тэр цахилгаан бат явдаг тий. Ингээд ярих юм бол спорт өөрөө их л дээ. Ивент тэтгэгч Лимото чанартай жимсийг Лимотоос. Хинээс хүрлэгээс сухад ер нь бол яг тэмцээнийг одоо яг нөгөө шууд тайлбарлал дамжуулаад ингээл хүмүүс хүргэж байгаа шүү дээ. Тэр чинь бас ажил айгүй чухал ажил шүү дээ. Бид нар ингээд зүгээр үзээ суугатал бас айгүй хэцүү шүү дээ. Би бол заримдаа яг нэг олимпиад ч юм уу юу үзэж захтай яваа за би гараа байж хэлсээрэй гэдэг. Яг тийм онцлог тийм ингээд нэг тулааны тайлбартай ч юм уу чамайг сандрахсан эсвэл нөгөө Монгол тамирчнаа тайлбарлахад хувь нөгөө сэтгэл хөдлөлөд бас орж ирнэ шүү дээ. Тийм зүйл гэвэл. Тийм яг Монгол тамирчдын тулаанууд дээр бол бүх тулаан чухал шүү дээ. Тэр болгон дээр тайлбарлахад дандаа догдолдог. Тэгээ ингээд хүмүүс яг нь эфирээр заримдаа хүмүүс анзаарсан хүмүүс байдаг. Би дандаа ингэдэг. Алга хөлрөөд сандраад алга хөлрөө. Тэгээ эхний 1-2 жил бол угаасаа замбруугаа авна штэ. Өөрөө үзэж байгаа юм шиг авдаг гэсэн. Тэгээд сүүл рүүгээ дуршлагажаад ирэнгүүтлээ бас жоохон өөрийгөө emotional controlтод байгаа штэ тий. Жоохон контролтод. Тэгээд явангуут л одоо яг нөө UFC тулжсэн хамгийн анхны тамирчин гэдэг болохоор Батгэрлээ маань хийжсэн бүх талаанууд маш гоё. Тэр болгон дээр нь сандраал, тэр болгон дээр нь гоё эмоцуудаа гаргаал. Тэгээд бас нэг тодорхой хэмжээнд эмоц бэлдэн штэ тэр чинь тий. Хүнд хүрэх гэж байгаа учраас тэнгуү тэрийгэ заримдаа ингээд бэлдсэн дооз орно биш асгаа ичих үед байж штэ тий. Тэгээ Батгэрл маань бас нөгөө UFC толдож байхдаа 3 тулаан дараалаад нокаут хийжсэн баггүй хүн цохилт тэгээд өрсөлдөгчөө нэг зөхөө хамаажсэн. Ер нь бол тиймэрхүү хүн цохилтууд хаана гардаг гэхээр хүн жингийн тамирчдаар голцоо гардаг байхгүй. Тэгэхэд одоо UFC-ийн хамгийн хөнгөн жингийн залуучууд тим нокаутуудыг гаргаж ийн гэдэг маань өөрөө маш том юм рекорд болоод тэгээд UFC 30 жилийн түүхтэй UFC-ийн түүхэнд 3 дороо явж байсан байхгүй. Энэ амжилттай. Саяхан л бол одоо ингээд дэшээ нөгөө нэг эвдэгдээд янз янз болоо явж байна л та. Яг ингээд үзэгч байгаад ерөөс үзэхгүй удчихж байгаа шүү дээ. Бүхэл ивент дээр яваад байгаа. Сая их өргөлийн талан дээр анх удаага баг үзлээ.
Яг нөгөө нэг ортон дотроос ямар гоё юм бэ гэж амар юм биш үү. Тэгээ зүгээр тайван суугаад ялчаасаа гэдэг хүснээрээ орилж болно, чарлж болно. Тэгээ ордонд ингээ монголчууд цугалтсан. Бисээ нөгөө Олимпийн стадиум маань өөрөө энэ хөрлийн талаас ордонд жижигхэн байхгүй юм. Тэгээ энэ тэнд монголчууд уухаа гэж орилоо. Тэгээ нөгөө Бразиlis бүгд орилоо. Тэгээ би босч жагаад монголчууд байна уу гэж энэ тэнийг орилж байгаа. 1 2 3 уухаа гэж энэ тэндээс уухаа гэдэг амар гоё байсан тэгээ. Тэргэж үзэхээр бүр ингээ кайфтай юм байна лээ. Үзээ суuna гэдэг чинь өөрөө бас гоё юм байна шүү дээ. Зүгээр юу ч бодохгүй ингээ сайхан ингээ үзээ суuna. Би тамирчдынхаа буландч гарч үзсэн, тайлбарыг хийж үзсэн, багтаж үзлээ. Зүгээр үзээ сууч үзлээ. Тэгээ ер нь бол их л азтай л хувь зайгаар амьдраад байгаа л та. Тэгээд алийн ч одоо тэрнээсээ юм ялгаатай ихтэй бүгдээрээ сайхан юм да. Намсрагийн хувьд анхны тулаан ч юм уу эсвэл одоо тод үлдсэн. Хамгийн тод үлдсэн. Тэ. Нэг тод онцгой хугацаа хүнд үлдчихсэн шүү дээ хадгалагтаа. Саяхан бас намсрагийн тулаан ялсан тулаан дээр бас яг тэр мэдрэмжээ дахиж авсан шүү дээ. Тэг ер нь бол сүүлийн саяны талаа бас ер нь жоохон онцгой байсан. Яасан гэхээр нэг тулаан дээрээ тулаанаа гаргахдаа би бол ер нь жоохон өөрийнхөөрөө жоохон задгай бас аюултай талаа хийсэн л дээ. Яг нэг багш нарынхаа хэлсэн үгээр бүр яг ягчлаа биш жоохон өөрийнхөө нэг тулааны стилтэй жоохон чөлөөтэй талаа ингээд үзүүлсэн. Тий. Алдаа гарвал бас гинзигийнхний хамтлага гэдэг байна шүү дээ. Тий, алдаа гарвал бас жоохон яах вэ те. Дээрээс бас нэг жоохон юм ярих байсан баг. Тэгэнгүүт тэрэн дээрээ ялж дуусангуудаа яг өөрийнхөө ингээд тоглож дуусаад ялангуудаа сэтгэл хөдлөл жоохон нэлийн гаргацсан. Өөрөө л ер нь өөрийгөө контролдоод өмнөх тулаанууд дээр бол жоохон ингээд өөрийгөө барьдаг те хэлэх үгэн тийм байдаг байсан бол саяны удаа бол айгүй дэмжлөөтэйгээр шууд жоохон саагцсан жоохон орилоо. Тэгээд ер нь нэг тулаан руу яг ороод октогон руу орсон чинь өөрсөлдөгчийн нэрийг зарлаад агуулаалыг гээл ингээл яттын талаач гээл зарласан чинь нэг дүүр үзэгчд амар 18,000 үзэгчтэй байсан. Бүгд амар орилол үү гээл өстэй тэгсэн чинь би бүр зэв үрж байгаа чинь амар зэв байл. Өстэй. Одоо энэ дээр илүү дарамт ирж байгаа надад бол гайгүй гэж. Ингэж өөрийгөө ингэ зоригжуулангуудаа бүгднгийн үзэгчтэй ингээд хус чаянгуудаа тэнгууд орилж байгаа байхгүй. Үзэгчдэд л хандж хэлээд байгаа ер нь бол би. Хүмүүс юу гэж ойлгосныг мэдэхгүй. Тэр үед л яг үзэгчд рүү хандангуудаа л хятадд чайна байна гэдэг явах юм орилж тэгсэн. Нөгөө Батгэрлээс сая өөрөө ингээд хожих тэр мэдрэмж шаваа бас ингээ хожиж байгаа харах мэдрэмж хэр байна. Яг одоо юу гэдэг намсраг хожих мэдрэмж нь хамаагүй л өндөр байхгүй. Өөрөө л яг хоо тэгээд толдал тэгтээ тэргүй яална мал нэг өөртөө ингээ итгүүлсэн. Тэнгүүтэл эмоц хамаагүй багтай. Тэгтээ тэргүй яална гэж очсон ялчлаа гэдэг. Хэнийг бол намсраг бол одоо ялчаасаа гэл ингээд бүх юмнаар ингээ хичээгэл ингээ явж байгаа учраас ялангууд үнэхээр бүр цаанаас октогоны хажуудлын төмөрөн дээр ингээд гараараа ингэж баярлж нүдэд энэ хоёр нь хавдар болчихсон шүү дээ. Ингээ баярлаад ялангуурт нь ингэж балбаад энэ хоёр төмөрн ингээ яг өмнө миний өмнөөс одоо Батгэрл ах Хүрлээхэн хоёулаа ингээ хаад гисэн шүү дээ. Миний өмнөөс ингээд амар сандарсан догдолсон байгаа нь амар мэдэгдэг байхгүй юу. Би тулдчихж байгаа шүү дээ. Гэтэл энэ хоёр маань бүр амар сэтгэл ингэсэн. Тэнгүүд нь айл болох өөрөө тайвшруулахыг хичээгээл зүгээрээ би одоо зүгээр гараал зүгээр гусаад өндөөс хатаг. Ингээд хэлэнгүүт хамаагүй ингээд тайвшраад мэдэгдэг баг. Тэгээ намсрагийн үед юу байсан? Яг тэр тулаан дээр тэгээ өмнө нь бас нэг хятад хийсэн тулаан дээр өөрөө одоо ярьж байгаа байхгүй. Тэгээ тэр хэлэл та ярьцлах ихт хамт байж байгаа. Тэгвэл ингээл ингэж ярих гэж ярьжсэн. Манай сайхан ярьж байгаа байхгүй. Унгааж байгаа тэг ингэн мэнгэн гээд тэгээ яг ярьсан юм бүгдийг яг үзүүлсэн бас. Тэрнгээрээ маш онцлогтой. Өстой сонь те. Ер нь бол яг хоо нэг талаараа ингээд мэдэгдэл хийж байгаа шүү дээ. Өөрийнхөө одоо бодсноо хийсэн гэсэн үг шүү дээ. Яг бүр бодсноогоос гадна тэр нөгөө нэг яг ингээд тулааны өмнө ингээд медиа ярьцлага авч байгаа шүү дээ. Та энэ талааныг яаж ялах вэ гэд яг тэрийг үг өсөггүй хэлээд ингээд урьдчилан зохиол бичсэн юм шиг яг кинон тоглож байгаа юм шиг тэгээд явцсан. Амар сонирм гоц. Ер нь тэр болгон тэгээд тамирчид тийм юмд хүрч чаддаггүй л дээ. Ер нь маш хэцүү. Тэг бас тэгж амлаж чадахгүй шүү дээ. Тэр чинь өөрөө амар том одоо юу хариуцлага тий. Одоо зүгээр нэг одоо би ингээл бүх хүчээр дайшлал сайн тулдаал ялна гэж хэлнэ шүү дээ. Үгүй ээ тэр чинь ерөөсөө нэг хамаагүй. Чи яг яаж ялах юм гэдэг байхгүй. Тэнгүүт заавалчгүй нэг юм бүр ингээд хэлэх өстой болж шүү дээ тий. Тэнгүүд за ямар ч гэсэн тэгвэл ерөөсөө ингээ шууд би нэг дээр гараад
газар унгаагаад ямар нэгэн байдлаар цохиж унгаадаг ч юм уу барилдаад ч юм уу унгаангуудаа дээрээс нь ямар нүүрнүүдийн нэг жоохон эвгүй болтлоо те дэлбэлт одоод тэр ер нь боогоо дуусгах чиг хэлцэх байхгүй. Яг тэргээр байна тий. Ерөнхий осноо нэг өөрийнхөө чадвар юуг бас мэдж байгаа шүү дээ. Надаас нэг потенциал мэдж байгаа шүү дээ. Боломжтой ингээд дотор харагдаж байгаа. Тий. Тэр зүйлээ л хэлсэн л дээ. Тэгэл түрүүний намсрыг ярин дээрээс бас нэг гоё юм олж харлаа. Тэр нөгөө хятадын том одоо заал 80,000 хүн 18,000 хүн. Тэгээд өгдөл чи хятадуудаа дэмжиж уухалж байгаа шүү дээ. Тэгэнгүүт уулын жамааг ялагдуулах гэж тэр чинь хятадууд чинь орилж байгаа шүү дээ. Нөгөө өөрийнхөө тамирчинд сүрвж өгөх гэж. Тэгэхдээ эсэргээрээ намсраа юу гэж бодсон бэ гэхээр үзэгчтэй нь ялна. Тий, үзэгчтэй нь ялна. Нөгөө энэ олон хятадуудын тэр төрлөг уухаа төрлөг нь хятад тамирчиндаа өөрт нь дарамт болно гэж бодсон байж тийм үү? Ер нь л нэг тулаандаа тулаандаа ялахын тулд өөртөө нөө байнга ихтгэл өгж явах хэрэгтэй шүү дээ. Ямар ч үйлдэл ингээд янз бүрийн болсон байсан. Тэрийг уруулаад өөртөө ялах тийм асуудал. Тэр байдлаар яг хөө тиймэрхүү арга хэрэгэлдэг. Би дамжиг өөртөө авбал хүн бас хэцүү шүү дээ, тий. Тэнгүүд яг хөө тэр байдлыг л тэгж бодсон. Нөгөө харах өнцөг чухал гэдэг те яг адилхан тэг өөртөө ямар хэрэгтэй те ялруугаа хувиргаж чадах. Үзээ сууж байгаа нэг төсөөлөг гэж бодъё л та тийм. Одоо яг энэ нэвтрүүлгийг үзээ сууж байгаа хүмүүс те юу яриад байгаа юм бэ гэж ойлгоход үзэх юм бол яг ингээд сууж байгаа чинь 2 талын чинь хүн чихэн дээр чинь ингээд хамаг чангаараа ойрлоод тэгээд энийг үзээ сууж байгаа ямар нэг юм хийх гээд оролддоо. Тэгэхээр хүний анхаарал ямар том дарамтанд ингээд дүлэрх үү те тасралтгүй яг тийм мэдрэмж аав нь ер нь бол ингээд ойрлоод тэгээд тэр ордонл ингээд 18,000 хятад хүн байгаа шүү дээ. 18,000 хятадын тэр нэг Шанхайд болсон. Шанхайд болсон ивэнтийн 18,000 тасалбар 2 минутанд зарагдсан. Тэр бас нэг Азад болсон ивэнтийн бас түүхэн ийм том рекорд болсон. Тэнгүүт ингээд 18,000 үзэгч ингээд өөрийнхөө хүнийг дэмжиж найр хуримшгил байгаа шүү дээ. Амар дэмжиж. Ерөөсө 5 минутын дараа тэр бол яг ингээд нэг гашуудл шиг л болсон. Орно. Нам. Тэгээд тэнд чи тэр 18,000 хүний гашуудл дээр ерөөсө 3хан хүн баярлж байгаа. Бид гарч саагаад тэр торон дотор чинь зүгээр алж байгаа чи. Яалцсан тий. Тэгээ дээрэс нь бас нэг хятадыг ялна гэдэг чинь нэг юм цаана нэг юм байгаа штэ бид нарт яг нэг юм бүгдээрээ ингээд орилж шарлал эсвэл тий ялчаад байх чинь л ингээд бүүлээд авч ирсэн. Хятадч бас өөрөөсөө маш өндөр одоо харизмтай бас мундаг улсууд штэ. Амар өнцгөө. Бэлтгэл сургууль амар хийдэг тий. Мундаг тууштай мундаг улсууд штэ. Амар. Өстой тэр дэмжих тал дээр хятад тамирчны дэмжих тал дээр бол одоо үнэхээр гайхамшигтай дэмжих. Тэр олон хүн дотроос гарч ирсэн бас мундаг тамирчин гэхээр амар амтан байж таарна штэ. Тийм. Тэр чинь хятадын хинтээ намсраатай тулсан тамирчны хятадын дараагийн 57 кг-ийн инжингийн авраг болно гэж хэлсэн тамирчин нөхгүй. Тэгээ одоо энэ UFC-гийн авраг Израиль Эдесаны гэдэг тамирчинтай хүртэл ингээд хооронд нь холбоо сүлбээ хийгээд бэлтгэл сургалт өгдөг. Хятадч өөрсдөө нүг тамирчны менежментийг гаргах тал дээр амар шүү дээ. Ер нь бол бэлтгэл дээр мөнгө бол амар хайдаг. Тэр утгаараа яг бэлтгэжсэн тамирчдын нухайцсан. Би бас түрүүдээ асуугаад байсан ерөнхийдөө Монгол тамирчтай бас эдийн засгийн хувьд бас дэмжиж гинүү л гэдгийг асуугаадсэн. Тэгээд Ноён пиццаны минь хамт олноос бас баярын зоогийн маань бэлдсэн. Тэгээд энд бас та хэдийн нэр зурагтай бас торт байгаа. Хоёул ивент итгэжтээс танилцуулаад хамтдаа бас оройн зоого барья. Ноён пицца манай харин шинжлэх төлөвлөлтөд 4 дахь жилдээ хамтарч ажиллаж байгаа. Тэгээд Ноён пиццаг та бүхэн 1950 гэж мэдэх бах тий. Одоо манай Монголд баг пиццаг баг нэвтрүүлсэн гэж хэлдэг баг болсон доо тий. Ивент итгэгч Ноён пицца. Идэх тусам илүү амттай. За тэгээ бүгдээрээ төрөд нэг жоохон завсарлаад юм уугаад хоолоо иччихв. За тийм. Тэгээд ирэх шиг бүдэр юм шүү дээ. Ноён пиццагаар чинь пиццатай бараг танилцсан баг шүү. Батбайхлаар бараг тортны зүсмэг анх иж үзсэн баг. Анхны нөгөө брэндүүд юм шүү. Тэгээд дандаа үндэсний үйлдвэрлэл уусаа жимсээс болсон. Энд бол угаасаа манай Монгол дургдаг учраас бид нар гаднаас авахаас одоо нөгөө цайны цагийн хачир гэдэг шиг би нэг юм асуумаар байдгээ зөвөр нэг тамирчин гэхээрээ ер нь ингээл тэгтээ ер нь яг би болохоор өөр эмэгтэй хүн болохоор мэддэг баг. Эрэгтэй хүүхдүүд ч юм уу эрэгтэй хүмүүс ч ер нь жоох ингээд нэг юм хөдөлгөөнтэй шүү дээ. Одоо нүдэнтэй ч юм уу тэгээ өөрсдийнх нь онцлог байдгийг би бол мэддэг. Гэтэ ер нь би яг өмнө нөгөө ганц нэг тамирчинтай ингээд ярилцж хахад нөгөө талгаанч тамирчин бол те зодтолтоос илүү хэрэлддэг байх хэрэгтэй гээ те. Ер нь л ингээд нөгөө тамирчин гэхээр те өдөөл те ингээл ийм асуудлууд байдаг л хүн биш шүү гэдэг шүү те. Өдөөд байдаг иймэрхүү тохиолдлууд бас их байдаг гэсэн. Ер нь тиймэрхүү юмнууд хэр гарах уу? Тэгэхээр ч юмс мэрэгжлийн тамирчны хувьд
энгийн хүнтэй зодолд хорж бас болохгүй шүү дээ. Тийм үед одоо ер нь яадаг юм бол Эдгээр чинь одоо зэвсэг шүү дээ. Зэвсэг хараа хоёр гарны зэвсэг, дандаа зэвсэг. Ер нь спортоор, тулааны спортоор хичээлж байгаа хүн бол өөрийгөө зэвсэг болгож байгаа шүү дээ. Тэгээ холимог талааны спорт бол дөрвөн хүчиндээ тариханд бүх юмдаа бүгдийн зэрэг ажиллаж байна. Энд чинь ингээд хүн зэвсэг байхгүй тийм жирийн ийм хүнтэй ингээд харьцуулшгүй юм тийм. Тэгээ одоо намсрагийн хувьд харалтаа хамгийн түрүүнд тулааны спорт орохоос өмнө хамгийн зөв чанараар эхэлсэн шүү дээ. Зүхтах. Зүхтад сурсан гэж байна. Ахнаар нь зодтолчих зүхт. Хамгийн зөв юмнаас эхэлсэн байгаа. Одоо хүн өдөөтэй яах вэ? Зутах уу? Гэс зутах уу? Ер нь л зугтана л гэж ярьдیں۔ Гэтэ бол яг шууд зудаан модон хийхгүй л дээ мэдээж. Ерөнхийдөө өөрөө нэг зугтан байнга л нэг одоо хүн амьтан томроод ингэж мингэх юм бол яах вэ гэж ярьдэн штэ. Тэгэхээр ер нь бол ингээ хоорондоо ярьж байхдаа бол зугтсан амар байд юм уу? Зугтана л гэдэг хэвгүй. Гарч марж байхад ер нь тэхүү ер нь танихгүй үджилээсэн байлгүй дээ өөрөө. Тэгээ ер нь таниад бас үздэг байх лүх те. Үгүй юу? Тэг өмнө нь бол тиймэрхүү юм бол байсан. Одоо бол ер нь багассан. Тэгээ одоо хүмүүс яадаг вэ гэхээр одоо бол гар барилч марилчаач гэдэг юм яг тиймэрхүү үгээр л. Тийм. Гар марж чинь гараж үзээд натагдаа матагдаа гэдэг. Одоо өмнө одоо нилээл ингээл тамирчид маань ингээл баяр маяр тэмдэглээл ялт малтай тэмдэглээл энд байж итэл ингээл ар өрөөр хүмүүс явдаг штэ. Явангуутаа үнэн жоохон л юм биш тэ. Энийг би аалаа штэ гээл тэ. Энийг би өгсөн юм жоохон юм гээл тэгээ бодоол тэгээ баларж исэн хүмүүсийг би нилээд харсан. Тэгээд ийм гарчин одоо энэ хүмүүсийн энэ гарч одоо муун болцсон байгаа штэ. Энд чи одоо зүгээр ингээд сакс тоглож байгаа ханга цог хаагаа тийм. Тийм сакс тоглож байгаад ингээд бөмбөг гараад өгсөн тулгацсан хүмүүс унгаад байдаг хүмүүс аа. Тийм. Тэр энэ гараар зохиорч одоо баланс энэ гар гэнэ миний гар биш шүү эднэрийг шүү. Өөрийнхөө гарыг харуулъя. Бас нэг юм асуу. Одоо 2 сард болох тулааныхаа өрсөлдөгч тамирчны тухай ярьж болох. Тодорхой одоо гарсан. Тийм, тодорхой тоо гарсан 15 гээд бид нар нөгөө нэг айлын талбай дээр тулдана. Австралид одоо дахиад бид нар дайснуудтайгаа эзэмсэх. Дахиад манай нэг хийснэ тийм. Австрал тулаач. Австралийн одоо энэ нэг бүр одоо австралч өөрсдөө нэг Маури омгоос гаралтай. Яг энэ Шинэ Зеландын одоо өөрсдийнх нь хакагаа хийдэг яг нэг уугуулдаг байхгүй. Яг энэ бүр уугуул тамирчид тулна. Ингээд нүүрнийхээ талд нэг баг зүүцсэн юм шиг тэр чигтээ том шивэстэй. Ийм тамирчин байна. Тэгээд дахиад одоо химан дахиад айлын талбай дээр дахиад 20,000 үнэтэй юутай л бас яхал ажил гарч байна да. За тэгвэл хэдүүлээ хоолой идэж бараг 20 минут боллоо. Тэгээд буцаа шинэ жилийнхаа яриараа оръё. За тийм. Харин Викториад асуугаад нөгөө сонирхоод асуугаад байгаа юм байна. Спортын хүмүүс орцсон болохоор шинэ жил ярих гэхээр шууд орж болдгоо ингээд. Спортын яриа нь илүү сонирхолтой амттай байгаад байдаг тий. За тэгээд юм тэр би санаас аваад дахиад механик шорлогоноос идчихье. Нөгөө нэг халууцаад байгаа болохоор энэ амир мөстэй амир тусаад энэ коктейл юм шиг тий. Чинааш коктейл шүү. Nice. Гэтэ ер нь яг эрэгтэй хүмүүсийн нэг тийм амьдралын заавал бас жоохон ширүүнтэй. Энтэй үүсгээ үзээд тахтайх тэр чинь. Одоо нэг ах нартай өссөн охтууд нэрээ төрчлээ. Тэд нар мэдрэл бол надад бас илүү дөхөн бах те. Ах нартай багаас ах нартай нөгөө эр имэж мэдэхгүй адилхан ностод өсчдөг штэ. Найдад нь эрэгтэй болсон байдаг шүү дээ. Өөрөө охин 7-8 залуучууд нийлдэгтэй хөвгүүд 10 жил нэг. Ивент тэтгэгч Бигэр Дарс байгалийн шимийг танд зориулна. За энэ бас Бигэр гэдэг компани, Бигэр гэдэг Дарс байдаг байсан шүү дээ. 1967 оноос хойш үйлдвэрлэсэн Бигэр Дарсны үйлдвэрийнх маань одоо сүүлийн үед ингээд оргилуун Дарс үйлдвэрлэдэг болсон. Бас виски үйлдвэрлэж байгаа. Тэгээд бид нарыг бас үндснийхээ үйлдвэрлэлээр баярынхаа ширхэг чимээрээ гэж бас явуулсан юм аа. Тэгээд Бигэрийн хамт олондоо бас баярлалаа. Тэгээд Лимота гэх те жимсний хамт олон манаас бидний нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа Голланд алимыг оруулж ирж байгаа ганц газар гэсэн шүү. Та бүхэндээ хэлэхэд те маш баярлалаа. Ер нь ингээл одоо Америкт очиод ингээд жишээ нь бэлтгэл хийгээл одоо өөр клубүүд хамтарч бэлтгэл хийнэ гэсэн үг үү? Тэг яг анх очихсан үнд бол яг Джексон гэдэг нэг актем дээр очиод одоо тулааны тэм төв. Тэнд анх очиод ямар байсан бэ? Одоо тэднийх ч өөрсдөө маш олон сая үнэтэй, хичээлдэг маш олон үнэтэй, хотоодынх нь өрсөлдөөн амар байдаг байгаа ш тий. Анх очиход бол тэгэл юу гэдэг нэг Аз, Чайна л гэж хараал. Тэгэл тийм л байсан. Тэнгүүд одоо жингээ ойрлоо тамирчид юм хамт бэлтгэл сургууль тэнгүүд хамт ч нэг тоохгүй. Хийхэрээ бараг хунчих гал тийм үздэг тийм л байсан. Тэгээд тэр дундаас яг үзчихэж гарч ирнэ. Тэгэл тэн дээр чинь нөгөө монгол хүн байна дээ. Тий. Нэг муу үл тоогоол
Хятад Аз маац ингээд өнгөч дургуун өрнө. Нэг хүчтэй зөвхөн зөрүүлэл хоёр хүчтэй. Тэгээд тэн дээр ч бас бодно шүү дээ. Дараагийн намирчид ирэхэд тэг үнэлдэг болохын тулд зүгээр л алдсан шүү дээ. Спаринг бүрэл яг л тэмцээн шиг л эхний ээлжин дээр. Тэг хүн яа тоглоно яг л тэг тоглоно. Тэг хөнгөн тоглоод явах юм бол хөнгөндөө. Хүчтэй усрах юм бол шууд л заримдаа шууд тэмцээн шиг алдчихж байгаа юм чи. Монголоор хэлэхээр яах вэ? Би монгол хүн гэхээр яах вэ? Монгол өнгөө чинь тэгэл Чингис хаан гэж бүгд л ерөөсөө шууд Чингис хаанаар л Монголыг мэддэг. Тэгээ одоо ч гэсэн ер нь юм хүчрэхийг бас Монгол бол ерөөсөө цустай юм байна гэдгийг хүлээн зөвшөөртөлнө гүйлж шүү дээ. Тэгээд Америкчдтэй өвлөж танилцсан үстэй. Тий, тэгэхгүй бол угаасаа тоохгүй. Тоохгүй тий. Зүгээр л ингээл чинь. Гөвөлцөл ерөөсөө ор чадраар өрөлцөл алцуулаад тэгжиж тийм миний найз ингээд хамт хэлдэг сургууль тийтэгийн ингээл уриалал. Магадгүй дараа нь очинд Америкчтэй ч гэсэн тэр нь зүгээр ах. Тэрийг давж гарах нь баг тэмцээн шиг юм шүү тий. Тэгээ заал болгонд очих болгонд тий шинэ газар очлоо л хаанч байсан тэгэл алдсан шүү дээ. Тэгжиж өөрийнхөө байр суурийг тогтооно. Тэр бас том чанга юм тий. Чанга бүгдэнтэй нь шууд алдсан шүү. Тэгээд тэнд ч удажиж одоо найз нөхөд болоод бэлтгэл сургуультаа ингээ гоё хийж. Намсраа минь үзэх юм. Эхний өнөд бол тэгэл дандаа л алдсан шууд л. Энэ спорт чи өөрөө энэ ертөнц чи өөрөө ер нь бол яг эмэгтэй тамирчид байгаа боловч эрчүүд ертөнц. Тэгээд хүндлэлийг чи ер нь худалдаж авах боломжгүй. Заавал хүртэж аавн тий. Тэ заавалчгүй ингээ тий. Яг өөрөө ингэж өөрийнхөө хүчээр хүртэж авдаг тий. Яг ингээд жижигэн түүх ярихад нөгөө Таиландд одоо Tiger Muay гэдэг Азийн хамгийн том баг дээр олон улсын тамирчид бэлтгэл хийдэг. Тэр бааз дээр бид нэр сар гарan байрлал бэлтгэл хийсэн. Олон улсын хамгийн шилдэг гэсэн тамирчид л очино. Тэгээд тэн дээр очиж бэлтгэлийн камп дээр очино. 7 хоногт 2 удаа спарринг хийн бэлтгэлүүд хийн. Тэгээ яг та би нийтдээ хамт агаад байнгын бэлтгэл хийдэг л тий. Одоо ч гэл ярина. Ингээд тамирчдаас нэг их хэмнэлээр арай баг бэлтгэлийг явуулдаг. Тэнгүүт яг ингээд би галбирын үрд мөсөд тамирчин дээр харагдаад юм шиг. Тэгээд очиод бүгдээр нүцгэл бэлтгэлээ хийнгүүт спаррингууд яг адилхан зодолтой явчихдаг байхгүй солигдол. Тэгээд яг ингээд яг мэрэгжлийн тамирчид бол аав ганц зөр зөхиод ирэх мэдэн шүү дээ. Чи про биш юм байна те. Тийм ингээл тэнгүүд тэгээд. Тэнгүүд заалны багштай гэдэгс чи тэнэг. Яасан? Чи сэтгүүлч. Чи тамирчин биш. Яагаад спарринг хийгээд байгаа ингээд. Би болохоор яа тийм байл гэж ухалцаад байдаг. Тэгээд нийлээ 40 хоног нүдэлцэж байгаа шүү дээ. Яа явахын өмнө дүлийн зэрэг гэдэг нэг юу байдаг шин Баян мөнх аврагын хөтөлбөр дүлийн зэрэг унгаацсан гэдэг шиг. Тэр шиг нөгөө нэг Америкаас нэг Америкийн NCAA коллежоос орж ирээд удаагүй нэг залуу толимглоноор ороо нилээ удаагүй нилээ хатуугаар нилээ бактом. Тэгээд яг тэр клуб дээр ирээд 2 дахь 3 дахь бэлтгэл дээр орж ирсэн. Тэг ингээд тэр чин нэг спарринг ихтэй 5 раунд тэгээ би юунтэйгээ солигдоод явдаг байхгүй. Солигдоод би тэрнтэй таарсан. Тэгээс манай тэр хамт явжсэн найзууд харсан л да. Тэгсэн ингээд хөнгө бэлтгэлийг явжсэн чинь нөгөө чинь гарах чинь гэж бодоод эргэлттэй хөшгөлт хийж байгаа байхгүй. Яг өсөөр юмд. Зүгээр кадр тасраал буцаад орж байгаа юм чи. 1 секунд гуйваас орч. Тэгэл хүй хайгээл. Тэгэл хүн чангарахаар зөрөөл чангараал 1-2 минут алцаал дуустдаг. Тэгээ бид нар яг Монгол хүний цуснд байд юм юу нэ. Жохон шадруу ийм зангууд байдаг. Тэгээд яг намайг одоо шинэ ингээд тэгдэлтэй энэ тулааны спорт тайлбарладаг. Тэгээ энэ өөрөө зодтолж чаддаг юм уу? Гэдэг байдлаар нь ханддаг л та. Тэгээ энэ тэнд клубт ч юм уу энэ зарим нэг ингээд дүүнер ч юм уу ах нар ч юм уу эсвэл үеийн залуучууд ингээд ганц нэг спарринг хийж үзээд нэг сориод байгаа юм санагдаад байд. Тэгэхээр би заавалчгүй бас нэг мэддэг байж таах хэрэгтэй болоос мэддэг байж таар нэг юм бэлтгэлийн эвдүү байх хэрэгтэй. Тэнгүүтэл чи яг энэ хэдээсээ сурна шүү дээ. Юмнуудаа сураад яг тэр утгаараа бол яг нэг энэ спортыг бас нэг тодорхой хэмжээнд биеэр мэдрэх гэдэг шүү дээ. Тийм мэдрэх ганцхан нөгөө нэг юм онлайн юм яриад тэрийг ярих юм бол энэ хийж чадна да. Ер нь бол тэрийг мэдрээд энэ төшгөлөхөд ингэж өвддөг, энэ зохиолоход ингэж болт ороход ингэж болт ороход нэг ингэж хамгаалдаг гэд мэдгэсэн. Тийм энэ 3-4 болтуудыг хийхэд хүн хэдэн секунд тухайн алдаг. Өөрийн биеэр мэдэрсний ар дээр хүн тэрэн дээр нэг дөхүүлж амтлуулж хүнд ярина үхээс ш. Зүгээр ер нь хараад ярьчвал ер нь онлайн тайлбарыг бол хинч хийчихнэ. Тэнгүүт яг жижиг сажиг бэртлүүд боолохоор ингэж ундаг. Ирүүрүү зохиулахаар яг яаж манардын гэдгийг одоо хүнд мэдрүүлэхийн тулд тэрийг өөр авцсан байх хэрэгтэй байна. Тэгвэл тэр тайлбарыг хийж байгаагийн хувьд ингээ эрүүр зохиулж үзэх шаардлага байна. Гэхдээ мэдээж тэр чи зохитой би мэдрээт ихгүй шүү дээ. Тэр чинь яг юм спарринг буюу зодооны бэлтгэлийн дондор яг хийж байгаа. Яг анх авч ирснаа бол би санд. Яг ингээл авахд ингээл эрүүгнээс чи ингээд юм цоолж байгаад эндээс ингэж юмар олсоор татж байгаа чаа ингээд огт мдээгүй байх чиг эндээс дугтарж байгаа юм шиг санагдав. Ингээл ороод. Тэгэл хайлтахгүй байл ингээл ороод. Өөрөө бол зүгээр гэж бодоод байдаг. Гэхдээ хажуунаас хүмүүс арай шоолоо л. Гой байдаг ингээл. Нэг тиймэрхүү. Ивент тэтгэгч Батбайгал. Амт бол аз жаргал. За тэгээ одоо 25 он маань ингээд амжилт бүтээлээр сайхан ер нь бол дуусч байна. Тэгээд 2026 он бидний хувьд бас маш сайхан жил байх болтугай гэж бас хүсэж байна. Тэгээд
намсраа дүүгийнхаа бас 2 сард болох тулаанд маш өндөр амжилт төсөй. Тэгээд Road to UFC UFC нэртэй тий. UFC-д ороод төшөөл өндөр амжилт гарах болтугай гэж хүсмээр байна. Тэгээд та нартай бас спортын өндөр амжилт төсөй. Тэгээд дээрэс нь бидний бас урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн маш их баярлалаа. Бидний зүгээс бол манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг ивентэрийн зүгээс та бүхэнд бас зориулж хурж ирсэн бэлэг байгаа. Тэгээ хоёлаа бэлгээ гардуулъя тэхөө. Хамгийн сүүлд нэрээ одоо өвлийн өвгөөс бэлэг аваагүй удсан баха тий. Тий. Өвлийн өвгийн бэлгийг дамжуулж байгаа шүү. Тий, өстой баярлалаа. Тэгээд түрүүс яг 97 оноос хойш баг анх удаа дахиад авах гэж байна уу? Удлаа ярих. Залж ийн. Ер нь жоох муу сурдаг мурдаг байсан нөгөө юу? Гүү штэ гайгүй штэ. Чи нэг математик олимпиад ордог байсныг бол мэдэн дээ. Гайгүй гэж бодсон. Сая ярианаас 90 төгрөг өтөхгүй боллоо юм чинь. За энэ түрүү хэлсэн 5 хүний зурагтай нөгөө баярын биолог Батбайгал Бэкрийнх маань бидний зориулж явуулсан байна. Тэгээд яг ийм зурагтай биолог байгаа шүү. Хүн болгоныхын зураг тустай хаа тий. Шинэ жилийн ширээнд хэлсэн. Хамтдаа хамтраа. За баярлалаа. 6 банкан авах. Ямтаа зураг авахулнаа. Хэдүүлээ шампанскаа буудуулнаа бас. Одоо бид хэдийг бас ингээд ийм баярын тусгай дугаар дээрээ бас тий онцолж өрсөнд маш их баярлалаа. Тий. Онцолж өрсөнд маш их баярлж штэ. Бас нөгөө нэг энэ тулааны спорт одоо яг харьцангуй бас нөгөө нэг ингээд тэр болгон хүмүүсийн одоо бас нэг танил спорт биш л дээ бас сагсан бөксгтэй. А гэхдээ сүүлийн үед бол маш их танил болж байна те. Тэрийгээ дагаад одоо энэ спортыг үнэлээд мөн биднийг үнэлээд одоо ингээд шинэ жилийн гоё баяраар айл гэрийн хоймор задрах боломж олгосонд маш их баярлалаа. Танай телевизийн хамт олонд арын албаныханд бас бүгдээрээ 2026 онд амжилт бүтээлээр дүүрэм. Хамгийн гол нь одоо эдийн дээд бол маш олон зүйл байгаа. Гэхдээ хамгийн хүний амьдрал хамгийн дээд эрүүл мэндийг хүсье. Бүгдээрээ эрүүл мэнд байгаарай. Гараа болоог шүү байж байгаараа. Тэ. Маш их баярлалаа. Тэгээд нөгөө нэг манай жинзигийн намсраа бол ойлгох байхаа. Ийм ууттай бэлгийг бол өвлөг гөрүүл анхаарсан хоёр ах нь бол айгуу сайн мэдж байгаа. Манай Лимотогийн маань хамт олноос одоо маш гоё жимсний цуглуулгын дээжийг бас цочдтаа гарын бэлэг болгож байгаа шүү. Ширээн дээрээ бас манай Лимотогийн бэлгийг бас гоёорой. Ийм ууттай бэлэг аваагүй утсан баха. Тийм бор цаастай бэлэг их бас гоё дурсамж байдаг шүү. За манай үеийнхнээс чамд зориулаа аймагхан баазууртаа тий. За. Энэ Шимтэж гэдэг компани үйлдвэрлэдэг нөгөө бигэр. Тэгээд энэ Монгол гэдэг энэ оргилын дарсыг бас танай баярын ширээний бэлэг болгож байна. Тэгээ ер нь бол нөгөө оргилын дарсны утга учир нь угаасаа л нөгөө дээшээ оргилох гэдэг тэр агуулгаараа бас ингэж олон улсад тайлбарлагддсан байлээ. Тэгээд яг 31-ний орой гоё хүслээ хэлээд гэр бүлийнхэнтэйгээ хамт оргилын дарсаа буудуулаарай. Маш частрагны хамттай нэрмэл архины. Тэгээ Монгол оргилын дарс гэхэр надад аюу гоё санагдчихж байгаа. Ер нь бол бас нөгөө нэг үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг чинь бидний хувьд бас аюу чухал зүйл шүү дээ. Тэгээ Батбайгалын торт маань яг зөвхөн та хэдэ өөрсдийнх нь тусдаа зурагтай бүр яг спешиал яг та бүхэн зориулж хийсэн торт байгаа шүү. Ингээд шаагаад харах юм бол харагдана гэдэг байгаа шүү. Бид хэлж яриад байгаа шүү. Бакирдээ бас сүүлийн хормыг үлдээ үзэгчтэй үзэж байгаа хандаад бас шинэ оны баярын мэнд төрөх юм уу эсвэл одоо талархсан сэтгэлийн өгсч юм уу нэг тийм боломж олгоё гэж бодож байна. За тэгээд энэ нэвтрүүлэгтэр зориулсан танай хамт олонд маш их баярлалаа. Тэгээ ажлын амжилт хүсье. Мөн үзэж байгаа үзэгчтэй одоо эх хоорондоо эрүүл энх байж тэ саруул сайхан бүхний хүсье өрөө. Яа өөртөөгөө хийж чадах зүйлийг тултал нь хийгээрээ. Тэгээ эх хон бол та бүхний бэлэг байх болтугай л гэж хүсье. За тэгээд эх хондоо та бидний ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Ариг гэр айл өрхүүд байна. Эрүүл саруул, элбэг дэлбэг сайхан он болох болтугай гэж бас өрөөмөр байна. Тэр нөгөө ариулын дарсны бөглөө номногдохоор айгүй сайн байдаг, аз авчирдаг гэл. Би тэг айгүй хичээд юм а. Тэгтээ айгаал нэг ч тэгтээ нэг оногдож үтсэн тий. Чиглүүлэг болно шүү дээ. Нэг оныг Яа. намтраад дахин амжилт хүсэж байгаа шүү. Одоо том тэмцээний өмнө том шалгуурын өмнө ирсэн байгаа.
За шинэ оны мэдлэг яа. Баяртай.